Хүүхдийг өөрийн гэр бүлийн боловсролд хэрхэн татан оролцуулах вэ? Ихэвчлэн эрдэмтэд хүүхэд гэр бүлийн боловсролд татагдана гэж бичдэг. Гэхдээ одоо итгэх боломж алга. Гэхдээ энэ нь удаан үргэлжлэхгүй боломжгүй гэсэн үг биш. Хэрвээ та үүнийг мэдвэл хүүхдийг өөрийн гэр бүлийн боловсролд татан оролцуулж чадахгүй гэсэн үг биш. Эдгээр нь таны үүсгэс журам тогтоодог асуултууд юм. Эдгээр нь тэдний үр дүн юм. Та хүүхдийн хөгжилд хүргэх тусламжийг авч байна. Мэдээж энд ирж байгаа ихэнх хүмүүс хүүхдтэй ажилтдаг. Би хүүхдэд туслан өгөхгүйгээр түүнийг устгах ямар ч зүйлс хийхгүй. Би хүүхдэд тусламж авахд нь туслахын тулд ажилтдаг. Тэр тусламжийг авахын тулд би түүнтэй 4 сартаагаас нэгсээд хамтран ажилтдаг. Надад туслаж чадах хэд хэдэн газар бий. Хүүхдийг өөр арваар сургаарай. Түүнийг оролцуулахгүйгээр, заахгүйгээр, сурахгүйгээр сургаарай. Гошин тэдэнд хүүхдийг өөр аргаар сургах боломж олгоорой. Түүний ердийн сургуульд сургаарай. Гэхдээ тэр сургуульд сурдаггүй бол сургуульд нь сургаарай. Боороо фейсбейс таны зөвлөсөг бол хүүхдийг сургуульд сурдаггүй сургуульд сурахгүй байхыг анхаарах юм. Өөрөөр хэлбэл хүүхдийг шасахтаа өнхөөсөсгүй нүн гахуулахгүйгээр унтах боломж олгох. Хүүхэд өсөж томроод ойр цагаар 4 сартай болсны дараа та түүнийг их туслалцаагүйгээр унтуулахыг хичээлээрэй. Эцсийн үеэр болсон дараа нь хүүхдийг богино хугацаанд оронд нь хэвтүүлж. Тэр үеч унтахад тохиромжтой байрлал хайж авсан. Та үүнийг өөрийн хүснээр хийж болно. Хэрвээ та хүүхэд Минскэд байхыг хүсвэл түүнийг өөртөөгөө хамт авч болно. Хэрвээ үгүй бол тэгвэл та аудио болон хүрэлцэх мэдрэмжийн холбоог үргэлжлүүлсэн дэмжиж болно. Заримдаа таны хүүхэд таны нүдэн дээр унтаж магадгүй. Хүүхдийн унтахад сайн бэлтгэж өдөр тутмын дэглэмд анхаараарай. Хэрвээ хүүхэд шөнө бянга сэрээд удаан унтаж чадахгүй байвал асуудал нь түүний нүдэн дээр унтахад биш, харин хүүхдэд тохирсон дэглэм байхгүй байгаад оршиж магадгүй. Хэрвээ таны хүүхэд унтахынхаа өмнө бянга савлаж, гомгоноод, хөрвөөж, эсвэл самсгасан түргсээд өөр үйлдэл хийж байвал үүнээс сайх хэрэггүй. Энэ бол хүүхэд өөрийнхөө тавьширч унтахад бэлдэж байгаа хэрэг юм.